Хурдтай идгээрэй. Төлөвлөгөө зүгээр ирдэг их хурлын гишүүн гэж хизээж байгаагүй. Одоо энэ эрүүл мэндийн сайд ирж байгаагүй. За сайн байцгаана уу? Бид хоёрын зүгээс бол одоо төлөвлөхийн төв дэмжлүүлж байгаа нийт 40-50 хүүхэд байд юм байна. Ийм хүчин чадалтай. Үүнээс яг одоогийн байдлаар 47 хүүхэд хэвтэж дэмжлүүлж байгаа гэдээ одоо төлөвлөхийн төвийн эрхлэгч алтан цэцгийгч маань биднэрт хэлсэн байгаа. Тэгээд хэрэгцээтэй юмыг нь аваад өгчэй гэж бодоод тэгээд юу хэрэгтэй гэсэн лээ. Ерөнхийдөө бол нөгөө насны хязгаарнаас 0-3 настай хүүхдийг сонгож авсан байгаа. Одоо бага насны хүүхдүүдийг. Тэгээд яг нөгөө хэрэгтэй юмнууд нь хэм бол одоо мөнгөжүүлсэн бие тос. Тэгээд нөгөө уян бент гэдэг юм айгу учир дутагдaltaй байдаг гэсэн хүрэлцгөө гэж шүү. Тэрийг нь авах гээд одоо эм ханган нийлүүлэх газрын үүдэнд ирчээд байна. Тэгэхээр нийт эцэг эхчүүдтэй хандаж уриалж хэлэхдээ хүүхдээ халуун хоол, цай, гал хөснөөс хол байлгаач. Тэгээд битээ анхаарал халамжаа битээ сулруулаач. Энэ л хүүхдүүд чинь өөрсдөө юу ч мэдэхгүй ингээд ийм одоо аюултай байдлаар ингээд түлэгж гэн гэдэг чинь одоо эцэг эхчүүд бидний л буруутай анхааралгүйгээс болж байгаа те. Тэгэхээр ингээд хамтдаа бүгдөө 0-3 насны энэ бяцхан жоохон өөрсд маань хэрэгцээтэй, эмчилгээнд нь хэрэгцээтэй эдгээр зүйлийг авах гэж хамтдаа орцгоё. За ингээд хэрэгцээтэй бинтээ авчлаа. Ямар ч олж авлаа. За мөнгөчөөсөн тас гэдэг нь их ховор идэм байх. Тэгээд одоо бид яриад гिचсэн хүүхдүүд дээрээ хэрэгцээтэй юм аваад очино гэд хэлсэн учраас мөнгөчөөсөн тасаа одоо олохоор замдаа гарлаа. За ингээд бид хоёр бяцхан хүүхдүүдтэй өөрсдийнхөө чадах чинээгээр хэрэгцээтэй зүйлийг аваад одоо яг төлөвлөхийн төв дээр ирээд байна. Тэгээд эдгээр хүүхдүүд маань өөрсдийн одоо эмнэлэг байхгүй, манай улсад төлөвлөхийн юм эмнэлэг байхгүй. Ингээд нөгөө түрээсэлж байж байгаа. Тэгэхээр бас өөрсдийн гэсэн эмнэлэгтэй болчихвол энэ түрээсэнд өгж байгаа мөнгөөрөө хэрэгцээтэй эм тариаг нь авч өгөх юм шиг битээр санагдлаа. За бас энэ дэмжиж байгаа бас баярлалаа гэж хэлээ. Тэгээд бас бүгдөө бас хамтдаа уриалъя л да тий. Анхаарал боломжтой байгаараа хүүхдээ байгаараа л гэж захи. Миний хувьд бол аюу хэцүү мэнэ тэгээд хүүхдэд хүлээд бас анхаарал болгоомж өгөөсэй болж бас өөртөө гомдчихлээ. Энэ эмнэлгийн хамт олондоо баярлалаа. Хурдтай идгээрэй. Энийхэн хорвоо бүхлээрээ игэл хүний үлгий билээ. 2-3 жилийн дотор барилгатай болохын чинь хаач явж исэн яг нэг гэтэл одоо ч 2-3 жил өнгөрцөн байхад тэр хуучин эмнэлгийн барилгыг бүрэн нураагаагүй л байна шүү дээ. Далайд тусал нэмэр гихчээр хүмүүс минь нэг нэгэндээ буйны гараа сунгацгаая. Сайн үс бүхэн дэлгэрэх болтугай. Сэтгэлийн бэлэг.